одоо юу сэтгэж юу боддог тэрүүгээр л одоо байгаа өгөгдлийг харж чаддаг гэж байгаа байхгүй юу? Ервээ чи юм болгоноос ингээд сөрөг байдлыг хараад байвал ч угаасаа л өөрөө тийм л бодолтой хүн. Яг ингээд нэг адилхан юм байлаа гэж бодъё заяа. Одоо ингээд хичээл дээр заадгийн намайг ингээд одоо хоёр хүн ингээд харлаа. Нэг нь ингээд айгу за худлаа шаагаад энэ да гэсэн заяа. Нөгөөх нь болохоор үний юм ярьж ин да гэсэн. Үгүй тийм биш мэн. За нэг нь болохоор намайг юм муу хүн гэж хардаг гэж бодъё заяа. Нөгөөх нь болохоор айгүй тийм зөөлөн хайртай хүн байна гэж хардаг гэж бодъё заяа. Хоёр хүн ингээ намайг тэгж харлаа. Би тэгтээ яг адилхан би өөрийнхөө одоо долгион болон фреквенсийг хоёр хувааж чадахгүй шүү дээ. Яг би надаас нэг л долгион гарч байгаа. Бүх юм долгион тийм үү? Энерги, миний тарих юу бодож ин хийм урвал үлдчихэж байгаа тийм үү? Тэнгүүд би ингээ хоёр хувааж чадахгүй шүү дээ. Нэг нь сайн болоо, нэг нь муу болоо тийм үү? Тэнгүүд тэр хүмүүсийг харж байгаа, тэр хоёр хүний харж байгаа юуны дикод нь өөрчлөлт байгаа. Дикод гэж юу вэ гэхээр юмыг утгатай болгож өгдөг. Чиний хуучин дурсамж чиний одоо сэтгхүү байдлыг чинь харж агаад тэгж нэр өгдөг нэршлиг дикод гэж гэдэг баггүй юу? Тэгэхээр тийм л энэ да. Хэрвээ чи тэгээд асуудал харж ивэл тэр нь ч өөрөө л асуудалтай байна гэсэн үг.